Сайн байна уу? Сайхан цэцж байна уу? Эмч хүний хувьд, эцэг хүний хувьд, эрүүл мэндийн сайдын хувьд та бүхэндээ хандж байна. Улаанбурхан өвчний халдвар өдөр цагаар хүрээгээ тэлж та бидний өр хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндэд занал хийж байгаатай холбогдуулан энэхүү мэдээллийг хийж байна. Сүүлийн 7 хоногт халдвар 1500-аар өсөж өнөөдрийн байдлаар 10,065 тохиолдол бүртгэгдээд байна. Улаанбурхан өвчний улмаас 7 бяцхан амь алдарч 7 бяцхан зүрх зогслоо. Ээж аав, эмээ өвөө, хайртай дотн хэн бүхний илгийг гэмтэлж сэтгэлийг өмлөн одлоо. Улаанбурхан бол вирусын өвчин, үр хүүхдүүдийн минь онилдог хорон өвчин. Энэ хорон өвчинд хүн төрлөختөн өртөн хяарсаар ирсэ. Харин 1963 онд одоогоос 62 жилийн өмнө вакцин гарган авч урьдчилан сэргийлж чаддаг болсон шүү. Энэ бол сая хүний алтан амийг аварсан мэдлэг шинжлэх ухааны ялалт байсан. Манай улсч хүн ам хүүхэд багчуудаа вакцинд өргөнөөр хамруулж Улаанбурхан өвчнийг мартахтаа хүрсэн амжилттай цаг үе бий. Гэвч үр хүүхдүүддээ вакцин шинжлэх ухааны олдоор урьдчилан сэргийлэх ухамсар ухаан туцны хор уршигыг өнөөдөр та бид үр хүүхдүүдийнхээ эрүүл мэнд амь насаар амсаж байна. 10 жилийн өмнө Улаанбурхан хүчтэй дэгдэж 180 монгол хүүхэд амиа алдаж вакцины хүчээр давж гарсныг ийм амархан мартах учиргүй. Өнөөдөр 10 хүүхдийн 3 нь вакцина хийлгэсэн байна. Харин халдвар авсан 10 хүүхдийн 7 нь вакцингүй байгааг харьцуулаад бодоорой. Вакцинтай хүүхэд халдвар авах нь бага, тусан ч хүндрэлгүй даван гарч байна. Монгол улс товлолт вакцинд үн төлбөргүй хамруулдаг хуультай. Ирэх намар вакцины хийлгээгүй хүүхэд цэцэрлэг, сургуульд сууж чадахгүй болно гэдгийг анхааруулъя. Вакцины талаар худал мэдэм хийж бусдын хүүхдийн амь насаар тоглож, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулагч этгээдүүдийг төрийн хууль дуудаж эхэлсэн гэдгийг мэдэгдэе. Улаанбурхан хүүхдэд илүү хорон өвчин, Улаанбурхан дархлааны ой санамжийг устгаж, өвчлөмтгий болгодог ёрын өвчин, Улаанбурхан тарих, хараа, сонсголд хор нөлөө үзүүлдэг муухай өвчин шүү. Улаанбурхан өргүүдэлд хүргэдэг эвгүй өвчин. Таны өр удам засах ёсгүй гэж бодож байгаа бол яг одоо хүүхдээ хөтлөөд вакцин тариулахаар гараарай. Засгийн газрын нөөц хөрөнгө мөнгө гаргалаа. Хийх вакцин, тарих эмнэлгүүд нь бэлэн байна. Та бүхэн амралт зугаалга, баяр наадмуудын хөл хөдөлгөөнөөс өмнө хүүхдүүдтэй вакциныг нь заавал хийлгээрэй. Танд хүүгээ, охиноо, ачаа, зээгээ хөтлөөд тэврээд очиж вакциныг нь хийлгэх сэтгэл, ухаан, хайр бас цаг олно гэдэгт итгэж байна. Бид өр хүүхэдтэй ухаангүй хайртай гэж ярьдаг. Харин өнөөдөр өр хүүхэдтэй ухаантай хайртай байх цаг болсоо. Халдвар төвчин хийсэж ирэхээс илүү хэлж ирдэг болсон болохоор бид өнөөдөр хэлж ярьж уриалж байна. Инхрийн өрс мөн эрүүл байг, инээж байг. Та бүхэн илгээрээ их амгалан, төрлөөрөө төвшин амгалан, дэлгэр сайхан наадаарай.